Сайн байцгаана уу? Намайг Туул гэдэг. Би өөрийн бие дээр 3 жилийн турш тууштай хэрэгжүүлж байгаа 16-8 мацаг буюу хагас мацгийн туршлагаасаа та бүхэнд хуваалцъя гэж бодлоо. Хэрвээ та жингээ хасахыг хүсэж байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй, эсвэл зүгээр л эрүүл мэндээ дэмжиж 1 сар, 2 сар, магадгүй 6 сар, 1 жил мацаг барьж үзмээр байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Би танд өөрийн туршлагаасаа 16-8 мацгийн тухай хамгийн чухал гэх 5 алхмыг хэлж өгье. За ингээд нэгдүгээр алхам бол зарчмаа ойлгох. 16-8 гэдэг нь бол ерөнхийдөө маш энгийн. Хоногт 24 цаг байдгийн 8 цагт нь та хооллоод үлдсэн 16 цагт нь юу ч идэхгүй гэсэн үг. Сайн мэдээ нь энэ 16 цагт унтах цаг орж байгаа гэж бодтоо. Хэрвээ та өдөрт 8-аас 10 цаг унтдаг бол мацгийнхаа ихэнх цагийг унтаж өнгөрүүлж байна л гэсэн үг. Хооллох 8 цагийн хугацаанд бол та өглөөний цай, өдрийн цай, өдрийн хоол, оройн хоол гэд бүгднийг идэж болно. Харин 16 цагийн мацгийн үед зөвхөн ус, чихэргүй цай, хар кофе ууж болно. Хар кофегаа уухдаа мөн шар тостой ууж болно. Эдгээр нь инсулин ялгаруулахгүй тул мацгийг тасалахгүй та санаа зовлтгүй хэрэглэж болно гэсэн үг. Яагаад заавал 16-8 мацаг юм бэ гэж юу? Ялангуяа эмэгтэйчүүд бидний даавар сарын тэмдгийн мөчлөхөөс шалтгаалаад байнга өөрчлөгдөж байдаг. Бид чинь сарын тэмдэг ирнэ, хүүхэд төрүүлнэ, хүүхэд хөхүүлнэ гэд эрчүүдээс маш их ялгаатай шүү дээ. Харин хагас мацаг нь эмэгтэйчүүдийн дааврын тэнцвэрт маш эерэг нөлөө үзүүлдэг. Жин хасна, сахар тогтворжин, тархи сэргэнэ. Мөн 16-8 мацгийг эхлүүлэхийн гол давуу тал нь юу вэ гэвэл та цагаа өөртөө тохируулаад өөрөө сонгочих болно. Жишээ нь гэхэд миний хувьд 11 цагаас оройн 19 цаг хүртэл өөрийн хүссэн бүх зүйлээ иддэг. Харин оройн 19 цагаас маргааш өглөөний 11 цаг хүртэл мацаг барьж юу ч иддэггүй гэсэн үг. Алхам 2: өсөх мэдрэмжийг хуурах. Мацаг барьж эхлэхээр эхний 3-5 хоногт өсөх мэдрэмж төрөх нь хэвийн. Таны бие тасааг байгаа шүү дээ. Үүнд би ямар зөвлөгөө өгөх вэ гэвэл та өөрийгөө завгүй л байлга гэж хэлнэ. Хойш тавьсан ажлуудаа хий, уулзаагүй удсан найзуудтайгаа уулз, анхаарлаа өөр зүйлд хандуулвал мацгийн цаг маш хурдан өнгөрчдөг. Алхам 3: мацгийн үед та өдөрт дор хаяж 8 аяга ус уух хэрэгтэй. Ихэнх хүмүүс цангах мэдрэмжийг үсэгтэй андуурдаг гэдэг хүртэл яриад байдаг тийм. Энэ дээр миний хэрэгжүүлдэг арга юу вэ гэхээр би өглөөс ирээд 2 аяга бүлээн усыг уучдаг. Тэгээ араас нь хоол идэхийнхаа өмнө 1 аяга ус, дахиад хоол идэхийнхаа өмнө 1 аяга ус, мөн ямар нэгэн витамин уухдаа 1 аяга ус гэх мэтлэн заавал уугаад сурсан байгаа. Тогтоож аваарай. Хоолны өмнө ус уувал турна. Хоолтой хамт уух юм бол жингээ барина. Хоолны дараа уувал тархална. Ингээд алхам 4: оройн цагаар амны зугаа идэхээс татгалзаарай. Зурагт үзэж байхдаа гэр бүлийнхэн яг нэг доор цугласан үед ингээд амттай зүйлсийг жоохон юм чинь ийм жоох энийг л идчихье гэд амрууга хийсээр л идэг шүү дээ. Энэ бол маш хортой зуршил. Тиймээс та мацгийнхаа үр дүн гүйцэхийн тулд эрт унтаж хэвшээрэй. Сайн унтах нь бодисын солилцоог сайжруулж, стрессийг бууруулан, жин хасахад маш их тусалдаг шүү. Хамгийн сүүлийн алхам буюу 5 дахь алхам бол зөв хооллолт. 16-8 мацаг барьж байгаа юм чи юу ч ийцээ яах вэ гэж бодож болохгүй. 7 хоногтоо цовинг 1 удаа идэж болох ч өдөр бүр цовин идээд ах юм бол мэдээж ирээд биеийн жин буурахгүй таны мацгийн үр дүн сааруулна.
Тиймээс та ногоо, бүхэллөөр, эрүүл тосыг түлхүү хэрэглэж байгаарай. Мөн мөсгөөчүүдтэй хэлэхэд сарын тэмдэг ирсэн үедээ эмэгтэй дааврыгаа дэмждэг хоол хүнсийг түлхүү хэрэглээрэй. Дүүпүү, буурцаг, анар гэх мэт. Эдгээр нь бидэнд маш их хэрэгтэй байдаг байна шүү. За ингээл эцэст нь дүгнэж хэлэхэд болвол 16 цаг юм идэхгүй байх үед хүний бие өөрийгөө нөхөн төлжүүлж байдаг. Эд эсүүд эдгэрч байдаг гэдгийг баталсан Нобелийн шагналтын хүртэл байдгийг та бүхэн бүгдээрээ сайн мэдж байгаа. Ингээд 16-8 мацхийг та барьснараа үр дүн нь таны жим буурна, эрч хүчтэй болно, эд эс дахин нөхөн сэргээгдэх нь байна, эрүүл энх байх нь байна. За ингээд 16-8 мацхийн тухай багахан чулуу ойлголтыг би танд өгсөн байхаа гэж найдаж байна. Хэрвээ та өнөөдөр оройноос мацаг барьж эхлэх үү? Эхлэх гэж та бодсон бол, зориг шулуутсан бол комент хэсэгт өнөөдөр эхэлнэ гэд өөртөө итгэлтэйгээр бичээрэй. Эрүүл мэндийн төлөө бас энэ бичлэгийг хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай. Баярлалаа.